төгс болгодоггүй өөрийнхөө зүгт зан чанараар үүнийг гүйцэтгэдэг Бурхны зан чанар нь голчлон зүгт байдал уурхилэн сурж авсан шүүлт хараалыг агуулдаг бөгөөд тэрээр хүнийг голчлон шүүлтээрээ дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт хараалаар төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд Бурхан хүнийг харавал хүн өгөхгүй гэж юу? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн ялагдахгүй гэж юу? Тэгвэл хүн яаж бас төгс болгож чадах юм бэ гэцгээдэг. Энэ бол Бурханы ажлыг мэддэггүй хүмүүсийн үг юм. Бурхан хүний тэрслүү байдлыг хараад хүний нүглийг шүүдэг. Бурхан хүний тэрслүү байдлыг хараад хүний нүглийг шүүдэг. Тэрээр хатуу ширүүнээр хүний мэдрэмжийг авах бодолцохгүйгээр ярьж хүний дотор бий бүхнийг л болгож хүний доторх мөн чанарын зүйлийг зарим хатуу үгээр ил болгодог хэдий ийм шүүлтээр дамжуулан махан биеийн мөн чанарын талаар хүнд гүнзгий мэддэг өгч улмаар хүн Бурхны өмнө дуулууртай байдаг. Хүний махан бие нүгэл болон сатан тэрэлэгдэдэг. Энэ нь тэрслүү бөгөөд Бурхныг эсгэлтийн байм. Тиймээс хүн өөрийгөө мэдэх боломжийг олохын тулд Бурхны шүүлтийн үг түүн дээр буух ёстой ба төрөл бүрийн зөвшөөрөл хэрэглэх ёстой. Зөвхөн тэр үед л Бурхны ажил өрнөлтөй болж чадна.